Ухаанаас үзэхэд хөгжим бол хүний амьдралын нэгэн хэвийн хэм маягаас үүдэлтэй ядаргаа стрессийг бууруулахыг эрдэмтэд нотолжээ. Та ч бас өөрийн амьдралдаа шинэ аялалгыг нэмж, шинэ эрч хүчтэй таатай мэдрэмжүүдийг олж аваарай. Түүний хөгжмийн нэвтрүүлэг 2026 оныхоо цоо шинхэн дугаарыг үзэгч олондоо өргөн барихад бэлэн болсон байна. Гэт нэвтрүүлгийн эхэнд ямар мэдээлэлүүд багтсныг хамтдаа сонирхцгаая. 2025 онд Монгол улсаа төлөөлөн уралдаан тэмцээнд оролцсон дуучдын тухай. Пянцны галерей нэгдсэнтэй холбоотой мэдээлэл. Дэлхийн нийтийг шуугаалаад амжсан Хваса. MTV сувгийн эфир хаагдаж байгаатай холбоотой мэдээ. Онцлог продюсераар Мандах Эрдэнэ буюу Maggot. Нэвтрүүлгийн төгсгөлд Монголд хит болж байгаа шилдэг 10 тооны жагсаалтаас хүлээн аваарай. 2025 он бол манай урлаг соёлынхны хувьд ололт амжилтаар баялаг жил болж өнгөрсөн. За дурдвал дуучин Magnet Brain Berlin Music Video Awards-аас шилдэг дуу номинацид нэр дэвшиж шагнал хүртсэн бол дуучин Мишелийн хувьд Sequoia Star тэмцээнээс Grand Prix шагналыг өмтөлж эх орондоо ирсэн. За эдгээр болон бусад мэдээллүүдийг дараах хэсгээс хүлээн авч үзээрэй. (2025 онд Монголын урлаг соёлын томоохон төлөөллүүд бие даасан тоглолтуудаа өөрсдийн тэгшоон жилдээ зориулан гайхалтай гинтийн бэлгүүдийн хамтаар үзэгч сонсогчдод хүргэсэн. Жишээлбэл One Stage тоглолтод Digital, Cusa, 3 охин, Татар, MC Collection хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, Gangbei хамтлагийн кассета тоглолт, дуучин Гавьяа жүжигчин Төмөрийн Ариунагийн бусдын зүрхний галыг хасаасан зүрх хасна тоглолт гээд энэ зуныг дөргөөсөн шоу тоглолтуудыг тоочоод байвал ихэ. Тоглолтын статистикаас сонирхолбол Монгол улсын Гавьяа жүжигчин Ариунагийн тоглолтыг 35 мянган хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ. Уг тоглолтын бас нэгэн сонирхолтой хэсэг нь Morning Star хамтлагийн ахлагч Заяатай хамтран шинжилэнд болсон Чамтай бас чамгүй дуу шинэ өнгө төрхтэйгээр дахин амилж үеийн сонсогчдыг холбох гүүр болсон. Анх 2004 онд олонд хүрч байсан энэхүү дуу 21 жилийн дараа үзэгчдийн зүрхийг мөн л дахин асааж чадсан юм. Hello, Magnet Brain. Congratulations on your win. 2025 оны хавар цагийн нэгэн дуулаа нийцнээр Magnet Brain тодорсон. Magnet Brain буюу маргад Берлиний хөгжмийн видео аварц гартуулах ёслолд амжилттай оролцож 2 шагнал хүртсэн. Өнгөрөх оны 6 дугаар сарын 14-нд тус арга хэмжээний 13 дахь удаагийн шагнал гартуулах ёслол болсон ба үүнд 10 уран бүтээлч өрсөлдснөөс Монголын залуу уран бүтээлч болох Magnet Brain Soul Mantra дугаараа Best Song Obscure Agency-гаас шинээр төрөн гарч буй шилдэг уран бүтээлч шагналыг тус хүртсэн. Тэрээр шагнал гартуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн ба уг арга хэмжээний үеэр өгсөн ярилцлагадаа би зөвхөн уран бүтээлч бишээ. Харин дэлхийд нөлөөлж чадах хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь миний карьерийн эргэлтийн цэг болсон. Сэтгэл зүрхээрээ шудраг байдлаараа үгээр тайлбарлахад хэцүү нэгэн төрлийн сүнслэг зүйлд бүтээл орших ёстой гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Soul Mantra клипний найруулагчаар Adrian Villa Gomez ажилласан ба одоогийн байдлаараа YouTube дээр нэг жилийн дотор 24 сая хандлтыг авчээ. Sequoia Star Азийн олон улсын дууны тэмцээний Grand Prix шагналыг Монгол улсаа төлөөлөн оролцсон дуучин Мишель 85 оноогоор бүх оролцогчдыг тэргүүлж хүртсэн. Ялагчийг сонгохдоо 50% шүүгчдийн үнэлгээ, 50% үзэгчдийн онлайн санал хураалтанд үндэслэн тодорхойлжээ. Үзэгчдийн саналыг шудраг байлгах үүднээс оролцогчид өөрийн улсаас санал авах боломжгүй болгосон нь шудраг байх нөхцөлийг улам бүрдүүлж өгсөн гэлтэй. Тус тэмцээний 2 дугаар байрт Казахстан улсын дуучин 80 оноогоор, 3 дугаар байрт
Узбекистан улсын дуучид тус шалгарчээ. Казахстан улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол, Азербайджан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчид өрсөлдсөн. Тэмцээн нийт 3 сар гаруй хугацаанд үргэлжилж, ялагчаа тодруулснаар өндөрлсөн. Дуучин Мишелийг бусад улс орны шүүгч оролцогчид царайлаг, сайхан сэтгэлтэй, мөн англиар сайн ярьдаг гэж сайшааж магтаж байсныг шүүгчээр ажилласан Монгол улсын гавьяа жүжигчин Pop Diva хатагтай Саран Туяа онцолжээ. Монгол Пянцны галерейд түүхийн ховор бүтээлүүдийг дэлгэжээ. Нийслэлийн соёлын төв, Эрдэнийн очир соёл судалгааны нийгэмлэг хамтран лаборатори музей Монгол Пянцны галерейг үнэллээ. Бие төв хадгалагдан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж, хойч ирээдүйд соён гэгэрүүлэх их ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү музейг олонний хүртэл болгохоор болжээ. Монгол Пянцны галерейд хуучны ховор пянцнаас гадна Монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэжээ. Мөн 1926-аас 1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, бүгд найрамдах Монгол ард улсын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгау нотын ном зэрэг бүтээлүүдийг багтаасан. Энэхүү Пянцны галерейд ирснээр та олон ховор урлагийн бүтээлийг харах боломжтой. Мөн зураачаар хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг тань мэдэх болно. Монгол Пянцны галерейн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн Баатар Сувд, хөгжим судлаач соёлын гавьяат зүтгэлтэн Буян Хишиг болон залуу дуучин Мишель нарын уран бүтээлчид урагдан оролцож анхны үзэгчид болжээ. (1981 оны 8 дугаар сарын 1-нд анх эфирт гарснаас хойш 44 жилийн турш өдөр бүр тасралтгүй дэлхийд даяар цацагдсан MTV суваг 2025 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 59 минутанд эфирээ зогсоосноор инхүү түүх болон үлдлээ. MTV дэлхийн хөгжмийг нэг хэлээр ярьдаг болгож, залуусын үзэл бодол, мөрөөдлийг дэлгэцээр дамжуулж, клип гэдэг ойлголтыг соёл, амьдралын хэв маяг болгосон бүхэл бүтэн эрен байсан. 44 жилийн дараа бид MTV-г дурсамж болгон үлдээн чимээг гүхэн өдөж байна. K-pop-од Hwasaгийн Good Goodbye дуу 2025 онд дэлхийн нийтийг бүрэн утгаараа шуугилж чадлаа. 2025 оны Blue Dragon Film Awards-ын уран сайхны шагнал гардуулах ёслолд дуучин Hwasa энэхүү дуугаа минималист байдлаар дуулж, тус үзүүлбэр нь олон нийтийн сүлжээнд хурдцтай тархаж, Instagram, TikTok гэх мэт сошиал платформудаар хэрэглэгчид олноор ашиглах болсон. YouTube хуудасны албан ёсны хаяг дээр байрлах Good Goodbye клип нь олон сая үзэлттэй болж 80 гаруй сая хандлтыг цуглуулж чадсан. Охид хүүхнүүд Hwasaгийн үсний засалтыг дуурайж, үсээ тайруулах үзэгдэлч газар авах хандлага их байсан ба үүнтэй холбоотой хоршин постууд сошиал ертөнцөөр саяхны хүртэл хөвөрсөөр байсан. Blackpink хамтлагийн аялан тоглолт 2025 оноос хойш үргэлжилсээр байна. Хамтлагийн октод 2025 оноос 2026 онд амнаж Deadline World Tour нэртэй дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ нь 2025 оны 7 дугаар сард эхэлж 2026 оны 1-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэж төлөвлөгдсөн. Тэдний аялал 2025 оны 7 дугаар сард Солонгосоос эхэлсэн ба 26 оны 1-р сарын 26-нд Хонконгод дуусах хуваарьтай байгаа. Томоохон тоглолтууд ихэнх нь зочин артисттай байдгийн жишээр BTS хамтлагийн J-Hope, Twice хамтлагийн Nayeon, Jihyo гэх дуучид оролцож байгаа. Хамтлагийн гишүүдийн хувьд уран бүтээлчдийн гэрээ туссан бөгөөд Jisoo ганцаархнаа YG Entertainment-тэй хувь гэрээгээ сунгаж, харин бусад гишүүд хамтлагийн гэрээгээ сунгаснаар уг аялан тоглолтоо эхлүүлжээ. Аялан тоглолтын дуулаа шуугантай мэдээллээс хуваалцвал Таиландд болсон аялан тоглолт нь тус улсын түүхэндх хамгийн олон үзэгчтэй тоглолтоор нэрлэгдэж рекорд эвджээ. So come out with me, I'll take you high. Hey! That prima donna
2025 онд манай улсын урлаг соёлынхан болоод дэлхийд дахинд дуулын шуугаа ихтэйхэн жил болж өнгөрлөө. Ирэх 2026 он биднийг ямар сенсац мэдээллүүдээр бөмбөгдөх бол Түүнээ хөгжмийн нэвтрүүлгийн энэ 7 хоногийн онцлог артистыг та бүхэн хэн гэж бодож байна? Тэр бол Maggot. За сайн наваг нар мандах эрдэн гэдэг. Би одоо яг 7 жил продюсер, битмейкер хийгээд ингээд явж байна. Нийт бараг нэг 80-аад дуу бол цацагдсан. Ер нь тэгэл Монголын бүх шилдэг артист, уран бүтээлчтэй л хамтарч ажилласан да. Бодог зүрүүлэн манай хөрөг хадаг яндар мөнгө юм бүү дөрүүлэн айрыг дөрөв булаан цолоо нэмэн бит үржүүлэн соёлын үрийг суулгах нь хөрсөн тулгах нь гүндэн хөгжүүлэн айрын босгол даравт систем төмний ноён хааны титэн хотын төв мөнгөн тооног имэйл павер биелэн хусан дашуур нанжин гаха ган дөрөв сийлэн хотод ирсэн ягаад Maggot гэдэг нэр өгсөн бэ гэвэл би нөгөө өмнө e-спортоор ер нь тоглодог байсан л да. Тэгээд Dota тоглодог байхад маа найз тэр үед Maggot гэдэг нэрийг өгч байсан. Magnus гэдэг нэг баатар байдаг байхгүй. Тэр нь болохоор ингэж орж ийн бүх нөгөө нэг айлын баатарууд ингэж бадж хамдаг нэг тийм баатар байсан гэх юм уу. Тэрүүгээр би сайн тоглодог байсан. Тэгэл тийм нэр өгчсэн. Тэгэл артист болохдоо заа зүрийн Maggot-ороо явуул бас nice юм байна гэж бодоод тэгэл ер нь өгчсэн. Би Монгол партизан партизан агата партизан та партизан би ямар партизан шүү гівтэйхэн харцсан чи надад харсан өгч миний Монголыг надад моолол би партизан би ч үнэ нэмэх хэрэггүй шүү бүсвэл доллар харсан миний боог шүнжин нотлох бинжот хийлэн нотоо болон наачин биш үү гов кашмэрийн нотоо партизан халамж хүлээсэн муусаа ширч орхоонууд Багасаа л ер нь өөрөө урлаг туртай юм гадаад EDM тийм электронник хөгжмүүд амар их сонсдог байсан л та. Би 4 билүү 5 дугаар ангида компьютерн дээрээ програм татаад өөрөө ингэж аяг хийж үзчихсэн. Ер нь бол нэлээд сонирхолтой байсан, нэлээд юм сайн сонсогч байсан, дуу сайн сонсдог байсан. Тэгээ оюутан болоод за би ч ер нь юм урлагийн хүн юм байна. Би одоо энийг хөгжүүлээд ингээ явах хэрэгтэй маань гэдэг ойлгоод тэгээд явчихсан. Rich Mongol, be Mongol, rich Mongol, she Mongol, rich Mongol, me Mongol, rich Mongol, rich Mongol. Гэрээсэл эхэлжсэн спикер байхгүй. Тэгэл хамгийн анх нэг оюутан болсон, нэг эцгэхээр ноутбук авахулсан. Тэгээд тэрэн дээр яг зүгээр юм нэг юм iPhone-ийн юм зүгээр чихвчүүд шүү дээ. Тэрийг игээл зүгээр ингээл компьютер нас жоохон програмныхын зарим хүчин чадлыг нас жоохон даахгүй ч юм уу тэгэл ингээл жоох гацж барайл. Ер нь бол тэгж л эхэлчихсэн. Тэгээд тэгж байж аваад би нэг Солонгос руу яваад тэр үед ажиллангуудаа өөртөө нэг юм жижигхэн юм спикер авчихсан. Том спикер шүү зүгээр л юм жижигхэн спикер. Тэгэл тэрийг аваад бас баярлал. Нэг тиймэрхүү байдлаар л эхэлчихсэн да. Цаг өнгөрөх тусам тэгэл томсоол. Ер нь бол анхны зорилго нь том байсан гэх юм уу. Жохон R9-тэй байсан л та. Тэгэл хамгийн анх өөрийгөө Grammy аавна гэж амар мөрөөд зүрөөдөл. Ер нь бол тэгж л эхэлчихсэн. Тэр од мод гэдэг юм дээр нэг амар оч холбогдол өгөөгүй гэх юм уу. Хамодна шанкина далайк шиглумина хитвчиндэ ана нимсэн хита нава мананама амина баргэшэ кимана гумэга цагто бинанден бити хиса минарт шасахто бинанден бити хиса минарт хита нава хитвчиндана хитна
өвчинда ноёо банкена энягэмтний хүрээлээ хау хау. Миний хамгийн одоо ер нь бол хит болж исэн дуу Too Deep гэдэг Вандепотой хийсэн дуу байгаа. Тэрний аян би хийчээд за би ер нь энэ хоёроор л ингэж дуулуулах хэрэгтэй гэдгээ хэлээд шууд ингээл хийгээл ер нь тэгээ шууд хит болж исэн тийм дуу байгаа. Эвдэрхий асфальт шороо татсан дистрикт бороо зүсэр сэтгэл нүдэн миний гэр бүл бенжис бистэл чингис хөсөр бархуулган мэд гүсэр басан хасан гулгэн цөсөр онцлогны өрөнд бараг бүгдийн сурсан өөр хууссан нэрийг хинчиж мэдэхгүй бэлтгэл форм born in a UBC dim light streets free the homies locked up for just sparking split now raise your light for the mothers preach би танаас хитэн шатер биш тэнгэрээс үлээлэг доор характер flow солида. Хамгийн анх би ер нь уран бүтээл хийж эхэлж байгаад Logix-ны Fla буюу манай Чавхаах тэр үедж яг нөөний гарч ирж исэн. Чавхаах руу амар их ер нь бол их аяа уулдаг байсан. Би өөрөө нөөний артист талаас нь амар дуртай байсан. Тэгэл аянуудаа явуулаад тэгээ цаа чи ер нь бол тэр үед өөрийнхөө анхныхаа цомог Trapstar гэдэг цомгийг хийжсэн. Ер нь бол би нэлээд араас нь ингэж хөөцөлдөж аяа явуулсны эцэст нэг ая таалагдаад Gang гэдэг дуу гарч ирсэн. Хальт орлон хайдад ховын хөвшин цаалаагүй байхын юу юм ам нэгэд бүгд байрнаас сүрэн хандара бакс Умэ түмэн хүрэн хүн төрлөглөн түүэн түүгээ даун хүзүүнээс сүдэн нүлгээ даун фэнтези хүлгэн нашад өгөх гэж чахара зүйлгэн шиний тавлан биш байсан дээр хүүхэд чадахгүй шаарандаа шүнжэнгөө зүүжин зүдэнд нь таршлан like very cool айлын хүүг чи яахсын хүмэн тинаалан би ума түмэн найгод найруулан Тарантино үнэнгийн харуулан Буратино охин чи дуулан хидэн насино дүсэрэг гайхуулах хэрэггүй no smoking on different shit drinking that pino чадахгүй бүх нэгэ билүүлэн hero touch барашгүй тусгүй 1 0 0 0 0 0 0 0. Би одоо сая ер нь бол өнгөрсөн 23 24 онд өөрийнхөө эхний бас хоёр дахь цомгоо хийж цацсан. Хоёулаа 12 дуутай. Энэ жилийн зорилго маань бол ер нь бол 3 дахь альбом хийж байгаа. Цомгны нэр маань болохоор 33 шидтэн гэдэг нэртэйгээр гарч байгаа. Цомгон дээр л ер нь ажиллаж байгаа. 100-аас өмнө цацах төлөвлөгөөтэй байгаа. Концепт нь болохоор ер нь бол бас нэг юм Монгол дугуйлт, хөөми, морин хуур, ятгах ч юм уу, нод тиймэрхүү зэмсгүүдийг оруулж бас тийм чимэглэл болгож ер нь бол ажиллаж байгаа. Дандаа тийм болгоё бүтээ, мөнгө олъё, бөөндөө хичээцгээ ч юм уу. Ер нь жоох утга санаанд жоох нэг тиймэрхүү концепттэй тийм альбом хийж байгаа. Be sexy as a Dixie. Be take shit, dig it, dash. Be flexing in the streets like I'm in red. Ах толгон над руу бөхсөй. Охтыг буулган like I'm taxi. Учир jansan people side all a mannequin. Охтууд над руу залгаж байна. Яасан. Би учир jansan юм байна. Тоолгож ч би нэлээд өндөр дөөд байх юм. Яасан. Би шарав jansan юм байна. Учир jansan. Тэр дуу маань болохоор Учир Жансан гэдэг нэртэй дуу байгаа. Учир Жансан гэдэг нэр нь болохоор бас энэ зүйлийг хийх ёстой, соён гэгэрүүлэх ёстой гэсэн л юм утгатай үг байгаа л да. Учир Жансан мансан гэдэг ер нь тиймэрхүү юм орж ирэл тэгэл байж гисэн. Манай одоо Чойро Мигон гэдэг хоёр дуу над руу янз бүрийн хий гэж холбогдоод тэгээд ер нь бол тэрийг хөгжүүлж явсаар агаад дунд нь тэгэл хөөм юм янз бүр юм оруулаад тэгэл ер нь тэр бол уран бүтээл хийдэл цацагдсан. Би тарсан алсын зургийн би хийсэн Учир Жансангийн хүлээхэ байсан бүх цайлангийн Хүмүүс жил минь Japanese Ханы цусуу цааруулсан гэвч хүмүүс жил минь Japanese Started from a bottom хүлээхэ байсан бүх цайлангийн Тарих байв
яг урт ажиллаа сайн мэддэг юм бас тэгээд юм эрүүл байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд дисциплинтэй байх хэрэгтэй гэж боддог юм байна. Тэгээд хийж байгаа юмаа сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо бидний хийж байгаа ажил чинь ер нь бол харилцаан дээр ингэж тулгуурлаж явж байгаа болохоор артистуудтайгаа ойлгож харьцаж тэрний мэдэрч соёлтой байх хэрэгтэй юм болов. Би нэг хөдөл хоёрыг орн хавар ятч явсан харин гэртэл хон тэдэн санаа бодсон чөрн би бол үн та нар хайран ховн мөнгө би чай хайр менигэр орон ивэр ахгүй цагаад тулгад би хорон маргаш гэж байхгүй хэдэг би дорн учир жанцсан чорой бол голжоор би тавьдаггүй хэнийг жөөрөхө оронд хийдэггүй бас юм шиг хорны коронд бай минь хүлээж ин кармандах норогт өнөө бүгэ хөрөг шүх чи дөрөгт биш учир жанцсан I'm the shit yo би бол sharp jumps намтан тэдний shit надаа. За дүүнэртэй хэлэхэд бол өөрийгөө сайн судлаарай. Өөрийгөө олох нь хамгийн чухал шүүл гэдгийг хэлээ. Тэгээд тэр хүн болгон нэг ингээд гой байгаад байгаа юм чинь яг үндэ чамд нөлөөлөхгүй яг өөрийнхоороо байхад л хангалттай. Би тэгж одоо ер нь бол цөөхөн хугацааг энэ хэлхий дээр өнгөрүүлж байгаа. Тийм одоо жишээ нь бодоход би одоо дөнгөж 26-тай 76 хүрэхэд надад 50 удаа шинэ он гарах тийм боломж байгаа болохоор дандаа хайртай хүмүүстэйгээ би бинээ хайрлаж байгаарай л гэж хэлээ да. Бүх нийтэд нь хэлэхэд би бинээгаа хайрлаарай л гэж хэлээ да. Yes би шарав жамцсан юм байна. Нэвтрүүлгийн энэ хэсэгт MS-тэй хамтран хүргэдэг Монголд хит болж байгаа шилдэг 10 дууны жигсаалтаас танилцуулъя. Чартын 10-т Цэцэ бэлгүн 2025. Манай хитийг хооронд нь бараг суулгасан байна. Хитэд бүүн шалтдаг зунжинга уулгасан. Баячууд хүүхдүүд зодтолдог хүүхдийн цугийн гадаа. Филтүүд дүүрэн мэдээ аав нарын нэр. Чартын 9-т Baby Na. Please don't lie baby чи start зураг GPT хайр хүрэг үзэгчдийн луур хүрн яг цаг хийг юун дүүрэн тэдний л дунд доорн голцгийн олохгүй бол тойрог юунд ч үл хүрн бүсгүй юм аз жаргал руугүй 8-р байранд Fox Nana. чих барон зөнгийн өдөр шүмжин хэнгнат үнэн хэлхөө үнэхээр өтгөртэй үнэнтэй Чартын 7-д Наги Зүуд. Чартын 6-д Emotion Цэцэ Дуули. Айлуухтай тасаа найзуудтайгаа хамт асуудлуудаа март 5-р байранд Чартын 5-д Prisma Beats Yedona Ana Чамгүй жил. Зурган агшин хатган дөрөв шивэр мээр ариун агшин одоо явах болин л доо цаг минь. Чартын 4-т Ka Pulse. Дапан би санаа бодол хаяа шуурах салхинд найгаад гол сэтгэлийн галаа бөхөж болохгүй шүү ка. Зүрх зөглөн их орон. Чартын 3-т Луу DJ Золоо Игч нарын хамтарсан Kite. нөхцөөгүй эргэлтэн бодлоос салахгүй нэ хаягаан сарай цагаарган бодлын асэц гарлуу 2-р байранд Pips хамтлагийн бэлгүн Тэгшээ нарын хамтрал Чамтай. Харин Чартын тэргүүн байранд Compass хамтлагийн Hold.
Бидний бэлтгэсэн нэвтрүүлэгтээ энэ хүртэл хамтдаа байсан үзэгчдэд баярлалаа. Эх 7 хоногийнхоо яг энэ цагтаа эргээд уулзцгаая.